Үгүй 3 цаг болоод болно. Ер нь. Төвсөх хэрэгтэй. Эрхэм сонсогч таны өдрийн амар амгалан дахин алтгая Дэлхийн монголчуудын эмнэлэг радиогийн Яанаг явах шууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2020 оны 10 дугаар сарын 2-ны баасан гараг 2020 он гарсаар 275 онсон бол шинэ он гарахад 90 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваал хаваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Яанаг явах нэвтрүүлгийн маань 456 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Тань зориулж эфирийн 77 3883-ыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болно. Өнөөдрийн манай Яанагийн нэр Ярианы Донж Маяг гэдэг нэртэй Яана байгаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн болох Мала Мола хүүхдийн шүдний гарын хөөсөн савн за мөн супер ариутгагч ажиллаж байгаа бол мөн Сибирис илгээсэн бэлэг нэртэйгээр за Сава брендийн жимсний чанар байна ажиллаж байгаа. За Ярианы Донж Маяг гэхээр одоо нөгөө нэг за од гэрэл ихчдэрээ чи бодож ярил та. Яна болох юм уу? Гэхдээ од гэрэл гэнгүүт одоо тэгээ нөгөө нэг өнөөдрийн цагаагаар гэж шууд мэд. Тэгэл нөгөө ярин тэр чин яг тухайн хүний ярианы донж маяг болоод явчихж байгаа сте тий. Гэх мэтчлээ. Яагаад болохгүй гэж? Тий. Энэ нөгөө имиж л явж байгаа байхгүй ярианы донж маяг. Гүг яагаад ярьж болно болохгүй гэж? Энд чинь нөгөө донж маяг чинь их сайн муу гэж яриаг үстэй тий. Сайн муу юм уу сайхан муухай гэж биш. Тий. Тэгэнгүүт одоо бас нэг ийм хүмүүс төвлийн хүмүүсэд штэ. Одоо зөв зүгээр ингээл заяа ярьжсэн аа гинт эрэгтэй хүмүүс харангуйта. Харин тийм найзаа гэж явчихдаг. Зөв зүгээр юулны юм ирэлж өгдөг аахгүй юу? Сууждаг аахгүй юу? Тэр бас гоё ярианы донж маяг шүү. Тэрийг үл мэдэхгүй би. Тэр айгу гоё сурмаар штэ. Надад тийм төрлийн хоёр найз байгаа. Надаа найз биш. 10 жилийн манай нэг анги охин байдаг юм. За ингэж ярьдаг. Яг эрэгтэй үнтэй. Хашаахаа гэж ярьдаг заяа. Одоо тэрээ гэж ингээд тэгээ дандаа угаасаа нөгөө эрэгтэй хүмүүсээр ингэ найзуудаар ингээд гойгаал юм хийлэгчдэг айгу гоё. Тэгээ одоо би танаас хашаахаа өнөөдөр автобусны мөнгө авахгүй гэл тэгэхэд одоо танд өгөх үү штэ. яа энэ бол ярианы донж маягаас ахилж чадсан тийм. Энэ бол авьяас шүү. Намын тэгээд цандаач тэрэнд натаархаад өөрөө тэгж ярьж чадаа. Автобусны мөнгө авчиж чадахгүй тэгэл Атаархаад нөгөө тийж ярьж чадахгүй да атаархаа тэгээ би дургу. Начиг ярианы донж маягтай бол амьдралдаа тэгж чадахгүй юм байна. Угаасаа Чаддаг байсан бол тэгэл тэр чи юу атаархах өөрөө хэрэглээд явчих. цагаагаар мэдээний хөтлөгчдийг яагаад эмгтээчүүд дургуцаад байдгийг. Эдгээр яагаад ингэж хийгээд дургуцсан. Хин хизээ хаана яаж дургуцсан. Зөндөө манай дүү дургуцж ирсэн. Эхнэр дургуцж ирсэн. Эдгээр телевизээр яагаад зүгээр ярьж болдгоо бах та. Тэ эдгээр яагаад ингэж яригээд идэм бол. Юу гэсэн үг. Тэр яриаг чинь эрэгтэй хүмүүс сонсоод ойлгохгүй. Яриаг нь ойлгохгүй. Багцыг нь хараад. Тэгэж уурахгүй яадгийг. Тэгэж ингэж цаг агаараа сонсохгүй байх гэж. Цаг агаараа сонсохгүй байх. Тэгээд хөргөө ядчих би. Одоо ингүүл яах юм уу яа? Амар цаг агаараа амар гоё залуу гарч ирээ тий. Тэгээд гэсэн чинь танаа эхнэр чинь ингээд сонсоод өнөөдөр та тэл эхнэрээсээ цаг агаар хэд ээж гэсэн чинь мэдгүй. Цаг агаар үзээлээсэн. Мэдгүй гэвэл танд гоё юу? Ой ингэдэ. Муухай. Ой ингэдэ. Бас миний арга хэрэгжилж байна. Цаг бүрийн ихэнд мэдээ ярьдаг ихч бол үнэн гоё ярианы донж маягтай шүү гээ. Амраа өөрийгөө хамгаалсан шүү угаасаа. Тэгдэж ярианы донж маягаар тий. Хөргий гэдэг юу гэж хэлдэг. Тий нэг айгүй донжтэй. Тэрийг амраал хэлж чадна тий. Тий тэр нэг тийм муухай зоохотой биш. Зүгээр л яг ингээл амраал хэлнэ. Хөргий гэдэг юу гэдэг тий айгүй хэлдэг гэсэн. Амрааг дуудаж ороод ирж байгаа хилүүж өсгөө дөрөөлээ. Зочин өтгчээрөө. За хашаах мөнгөний өгөөрөө гинэ. За яг надад таалагддгүй Монголын телевиз MTV гэдэг нь одоо ямар телевиз юм бол да хөтлөгч хүүхний тайлбарлалт гинэ. Ямар сони юм бэ те. Айгу гоё тайлбар. Гоё тайлбар. Тэгээд таанасыгаар бол бүх цаг агаараа мэдээ тайлбарлагч нар гоё. Гоё тий. Үгүй харин албаар ер нь нэг тийм ер нь нэр нэг ягаад нэг юм гоё донж штэ. Айгу гоё хүүхэн ягаад нэг юм нэрээ тэгж ярьд юм бол. За тэгвэл одоо тэр нөгөө нэг
гадаад улс төрийн мэдээдээ ярьдаг хүмүүсийн ярианы донж маягийг ярьцгаая. Яг тэр чигээрэл ингээд чихэнд ингээд үлдсэн байдаг те. Шууд сонсоол тэр гадаад мэдээ ярих гэж тэгээ те. Тэр бас хүний ярианы донж маяг. Би гадаад мэдээ үздэг. Одоо чинь хин. Одоо яагаад те нэг хоёр хүн байдаг үстэй гадаад мэдээ ярьдаг. Одоо нэг нь бол эрэгтэй хүн юм муугийнх яаж үзчих. Юугаар бүр тэтгэвртэй гарцсан уу? Эрэгтэй хүн яриад байгаа юм. Тий. Яаж мэдхий эрэгтэй хүн яриад байгаа чи. Нэг гой тариад гэдэг гой эмэгтэй хүнийг бол амтахгүй байгаа дээ. Цаг агаар мэдхгүй. Гэтэ хөдлөгч нь бол мэдээд байгаа. Тэгтээ нөгөө нэг бас гоё ярддаг багш нар гоё те. Гоё ингээд уран зохиолын багш нар амар гоё. Тийм самбартаагаа яриад асуудаг бас багш нар бас байдаг штэ те. Тэр багш нарт яг олон хүмүүсийн өмнө гарч ярьдаг хүмүүст энэ ярианы донж маягийг чухал байха ер нь бол. Тэр нөгөө багш нарт бол заах арга зүй гэдэг чинь айгуу чухал юм билээ штэ. Тухайн хүн өөрөө мэдгэдэгтэй байж болдог. Гэхдээ тэрийг нөгөө нэг зааж нөгөө яг ойлгох чадвар юм билээ штэ. Яг. Тэр нөгөө өөр ухаантай ирнээсээ заах арга зүй жоох муутай хүн л самбартаагаа яриад байт юм билээ штэ. Ад гэрэл их чинь цаг агаар гоё гинэ. Гоё би л үзээгүй. Би л нэр үзээгүй тэрийг. Тий. Хүмүүс л шоолоос. Зүгээр одоо бол тэгээ цагаагаараа чинь чигтэйг л харин манай хүн л заримдаа үзэхээр л эдгээр зүгээр ярьж болтгоо бах та. Би нөгөө нэг сая сүүлд нөгөө нэг ган од их чинь тантай ярьсан яриад бас үзсэн байхгүй. Бас өөрийн гэсэн донж маягтай ярьдаг хүн байлээ шүү дээ тэр чинь. Тэ? Тийм байлаа. Гэхдээ ер нь баг хүн болгонд гэдэг хуу тий. Тэгтээ нийтлэг хүмүүс байдаг шүү дээ ер нь. Бид нар ч гэсэн өөрсдөө донж гэж байгаа шүү дээ. Нийтлэг хүмүүсийг хүмүүс анзаардгүй баха. Зүгээр хойлоод хутгаал ажилладаг баг. Жишээ нь би бол айгүй муухай ярьдаг. Тэрийг мэддэг. Тийм үү? Тий. Муухай ярьдаг гэдэг нь утга нь бол биш. Дикц нэг амар ширүүн, хорц так гэж ярьдаг байхгүй. Тэгээ би ингээ өөрөө эргээд нэвтрүүлгээ сонсохоор дургу үрээд идэх байхгүй. Айгүй нэг тийм муухай ярьдаг ингээ нэг юм. Армид. Хасаа өөрийгөө аягүй тодорхойлох яриагаа донж маягийг их гоё ярьдаг. Сансаатай байна гэдэг. Яа, их гоё ярьдаг. баахгүй шүү дээ. Орсголос шиг. Орсголос шиг донж маягтай үуч манай амраа авахгүй юу? Орсголос шиг юм шиг дээ. Телевизийн эфирээс царайгаараа голгоцсноо шүү дээ. Ярианы донж маяг бол орсголос шиг шүү дээ. За манай номиод угаасаа игдүүтэй хөөрхөн гэдгээрээ игдүүтэй хөөрхөн ярьдаг донж маягтай тий? Тий. Гэрлэг чинь донж олол зүгээр тас энийг хэдлээ хүмүүс яг таних юм байна. Тэ? Тэгтээ айгуу даруухан. айгуу гоё ярина. Тэгтээ нөгөө нэг дикцэр нь хүмүүс гэрлэг ингээ нөгөө загнаж байгаа гэж ойлгодог гэдэг. Загнуулсан ч гоё гэдэг. Явна загнаад байдгүй. Тэгтээ гэрлэг өтөр тэрүүгээр айгуу адилхан нэг юм ингээ сонсохоор нэр жаахан үүдүүл загнаад байгаа юм шиг тий. За Би цамтраа шүү. Гоо дээ. холбогдож загнаад идэ. Цамтраа шүү. Нөгөөд за. Юу радио босгаад уцаараа яриараа л гэдэг шүү дээ. Хөөе тэр хоол ярихгүй. Наашаа бай. Гоо уцаар харин ер зөндөө тийг сонсогдсон шүү дээ тий. Дахиад нөгөөдгийг зааж яхаа нэг хоёр л авуулах юм бол за тэгэл тий. За уучлаарай. Энэ бол миний ярианы донж маяг байлаа. Гэтэ нэр манаа тэгсэн шүү дээ. Ингээд айгүй тийм гой хоолоогоор загнуулж ярих чинь ямар гачи юм бэ? Уучлаарай. Гэрлэг тэгж ирсэн гэд айгүй гоё хоолоотой заяа. Гэтэ ингээд нэг юм загнуулж байгаа юм шиг хэцүү байдаг. Айгүй гоё ингээд сонсоод амар гоё хоолоотой өгөн. Гэтэ нэг юм загнуулж байгаа шиг яа. Уг нь зар өгөх гэж залгасан гэрээ. Гэрлээ авч даарсан гин. Тийм тэгээ нөгөөдөг чи ойлгохгүй. Тэгсэн чинь үлдээ дуун төрөксөл эхэлсэн. Би бас яг тэгдэг. Айгу муухай. За Бразилийн цаг агаар юм ээ үзэх гоё гинэ. Тэгээ нэг Бразилийн нэг Бразилийн хүүхнүүд чинь өгцөг хүүхд томтой гоё штэ тий. Тэгээд тийм хүүхэн тэгэнгүүтээ Герман гэсэн чинь хүүхшин имээсэн баггүй юу. Тэр хоёрыг ингэ зэрэгцүүтэй авах. Бразилийн цаг агаар сайхан байд. Германч жоох хэцүү цаг агаар.
Гэрмэл цагаагаар ямар амт Гүг зүргэл гэрлэг ярихад л шууд Бразил маш гоё явах юм. Нарлаг дээ. Бразилийн цагаагаар бидэд маш чухал юм. Германд одоо чи юу болж байсан ямар хаад тий. Нэр ингмэр юм бэ. Цагаагаар ингээд гоё цагаагаар зарлуул гоё бүсгүйгээр тайлбарлуулад шуурхтаа хүйтэн. За Дмитрий маань 17 цаг 25 минут болсон байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сибирээс илгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанамал айлж. За маа эцгээр. За өнөөдөр бид дөрөв ямар барай идэх юм Энэ Идэхгүй юу? Калина юм уу? Юу байхгүй. Калина юм уу? Халих юм байхгүй те. Бан энэ байна. Би бүр бүгдээ л хэлчихсэн. Маа. За өөр нөгөөд нь байхгүй юм. За. За юу? Тэндээс эхлэе. Бид ярьж таа. За энэ хоёр хэмжээний тусдаа гүзээлцэгний барай идэх. За Сибирийн байгалийн зэрлэг жимс бүхлээрээ байдаг. Гүзээлч нь өглөө гүзээлч нь. Цар ганц Сава брендийн шилдэг жимсний чанамал нь 300 г ийм шилтэй байгаа. Эхлээд ном төрөх. За 9 энэ гоё. Би идний мэрэд. За ядаж Украинууд нь 9 төрлийнхаа жимсний чанамуудыг нэрлэлчээ. Украинууд Бүр шилээр нийцсэн. Украинууд Интор, Гүзээлцгэн, Чацраган, Нэрс, Бөөрөлцгэн, Калиновая буюу одоо морин улаагна гэдэг тийм Интор чавцсан ийм 9 төрлийн жимсний бариан байгаа. За өнөөдөр бид дөрвийн хувьд болохоор зэрэг Калиновая буюу за мөн Гүзээлцгэн жимсний чанамал идэж байна. Клубника. Ямар балер хатуу хэлт юм бэ? Ярианы донч маяга гоё. Алин дагаад хэлдэг. Манайх клуб гэдэг чинь. Клуб. Үе хашаха. Тань толгойч орж ирээ мөнгө хатыг бүр юучгүй тагалчлаа. Би чи варинд төрчих гэж байна. За Калиновая жимсний чанамалтыг идэж за бас мөн гүзээлгэн талхнаасаа. Ямар муухай юм бэ? Ирэхдээ үеигсэн. Үгүй хашаха. Яг нөгөө нэг орс реклам нэг аромат наяа гэдэг. Тэр юу гэсэн үг юм? Аромат наяа. Англиум. Нэрэл англиум шүү дээ. Наяа, бикус наяа гэдэг байна. Бикус нь ч амттай тийм. Гэтэ эн чинь нэрнгээсээ аромат наяа юм биш үү? Бикус нэ. Нэр ихтэй хүн энэ дээр бол ингэж гой дуурахгүй юм даа. Яг жорлоо. За. Орс бариныг одоо орсоор рекламх юм бол Сава, это моя самая любимая варен. За мөн баха. Варения гэх юм уу? За варен хэлж шүү дээ. Ойлгох шүү дээ. За хар тагтай жижигхэн савлгаатай, жижигхэн шилэн савлгаатай буюу 300 г тийм. 300 г савлгаатай Сава брендийг жимсийг 8 FS наран тэнгэр сүлжээ гэсэн том сүлжээ дэлгүүрүүдээр 5200 төгрөг худалдаалагдчих байгаа юм байна лээ. За тэгээд нөө шилэн сав чинь өөр айгуу тийм яг хумцар савнд хийж болоогүй юм те. Энд чинь нөгөө чанарын шаардлага хангасан яг нөгөө варианыхаа амт чанар ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй тулд савлгааны хүртэл яг гоё юм шилнээрээ байгаа юм билээ. За тэгээд мэдээл авах утас нь 77.11 87 тэг 6 80.11 87 тэг 6 гэсэн утас байлээ. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ярилцгаар Сибирээс идгээсэн бэлэг Сава Сибирийн жимсний чанамал. Энийг яг юм ээ. Яриа. Наад чи ямар ч ароматны сонсогдохгүй. Арин чи илүү буруу тийш сонсогдсон. За нэвтрүүлэг ихэд хаашаах гүзээлзэгний варианы доош нь нуугаад исэн байхгүй юу? Бид хоёр өөртөө идэх гэж нуугаад исэн юм байна. Яа. Шаар нэг цагаагаар мэдээ өршүүлж үзье гинэ. Нэр. Танаар. За шуурга муургатай өдрөл. Тий, албаар тий цагаагаар жоохон муудал ашиг орж ирж ярддаг. Тий, сонсоол цаатаа маргааш тэнгэр бодох. Хараа. Тий, шууд сонсоол
Ажих цагаа гарын мэдээ илгээл тэгэл ерөөсөө андсгүй. Баларсан гэж. За манай. Ерөөсөө нэг цагаа гарын нэг амар шигтэй мэдээж яг нэг амар дохио юм дуугаад штэ. Тэр дохио мөгөний хэрэг байхгүй. За мадрах гэдэг шүү. За баян онгорынхаа сонсороо танаа гарч булгаах гэдэг. Гоё тайлбарлан доо. Хэлбэр агуулах гоё ингэж гоё нийцэн гэж. 17 цаг 31 минут болсон. Манай шууд период 77 38 80 утас маань нэгтлээ. Эхний сонсогч 98 98 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэс радио. За өрөөмөн. За. За мандуу байна уу? За. За мандул өөрийгөө ярианы ямар донж маягтай гэж боддог вэ? Нэг яг миний хоолой яг хүүхчээс сонсогдож байгаа юм яг сонсоо одоо тийм болоод гэж. Өөртөө даадсан чи хідэн настай? 22-тэй. 25-тай. Тийм. Угасаал хүүхдэр л юм биш үү? Юу яриад Яа. Яг нэг нэвтрүүлэгч одоо яг намайг ахаа гэж бодоод идэв. Тэр нөгөө бидэнд тохиолдсон өндгөн хөвгөлтэй явдлын залуу юм шүү дээ тий. Тэгсэн мөрлөө чи тэгвэл хүүе чиний царай нэрэ 25 таг гэж харагдахааргүй шүү дээ. Яана. Тэрийг хаана авчих. Facebook дээр найз авахгүй. За. Фэйсбүүкний зурагч нь бас өөрөө бас. За. Тэр Нэргүү Батар гэж нэг дуур өгч явах гэдэг. Тийм. Тэр ахын хоолойтой гоё одоо тий. Яг Одонжит дуурсан. Хоолойны өнгө чинь тусдаа шүү. Хоолойны өнгө тусдаа. Тий. Ярианы донж маяг чинь тусдаа шүү. Тэр Тий. Донж маяг чи нэг дэсник яг хүүхчиг тавтаа ер нь. За баярлалаа. За. Хэрнээ над гэж ярьдаг гэсэн үг. Хоёр хүн ган уягийн Батбаяр цэвлээ эрхэн байр гэдэг хоёр хүн мөөгийн нийтлэл гоё уншдаг, мөөгийн нийтлэл гоё уншдаг шүү гэсэн байна мөөгийн. Баярлалаа. Наад чи тэгж хэлүүлэх гээл би муугаа үгүй чи супер шүү гэж хэлээ. Цаатад садан дээр яг тэгэл цаатад нэг гэмүн гота чи дэвш штэ. Тэр хараа ер нь ингээд өөрийгөө ингээд муулаад эхлэхээр хүн автоматар ядаж өмөрдөн ш. Миний өмнөөс намайг тэр наад чи тэлэг юм шиг өөрийгөө юу гэж үзэх би мундаг гэж бодож байна. За дараагийн сонсогч 80 80-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэс радио. Байна. Байна. За сайн байна. Арамин. За таны хамгийн одоо юу гэдэг таны сэтгэлд үлдсэн ярианы донж маягтай хүн хэн бэ? Орчуулагч гүндэг маа гэл нэг канон дээр гардаг штэ. Коно олгон дээр гардаг. Дооны даруулагч гүндэг маа, орчуулагч гүндэг маа гэдэг. За. Тэгээд хашаах их хаанаас нь шиг нь бол инээдийн нь хаан самаагүй танихаар л болж байна доо. Танаа нэвтрүүлгийг сонсдоор байна. Тэ нэг тийм царгаа гоё инээдтэй. За. Харин одоо цагаагаар муудвал хашихаар цагаагаар уншуулах гэдэг шүү дээ. Танд бууж гин үү? Цагаагаар уншуулах стимийг авах уу? Өөр нэр уншуулах. Өөр хашаах нэвтрүүлэгтээ инээгээл сууж байвал. Йоо за баярлалаа тий. За баярлалаа. Яриад шахахгүй юм байна даа тий. За мөөгийн дэжгүй ярддаг хоолой нь сайхан сонсдог. Муухай Хөөсөө гоёрач. Энэ ярианы донж маяг. Тийм. Манайсыг бодвол 10-аад жил радиод дурсан байгууллагын яагаад тийм. Тэгээ бас юунит бол манай дарга үйл дээ. Тэрийг мэдж байгаа над чи. Тийм байна те яг. Тийм учраас л харин дүрсэн дээр ингээд өөрийгөө муулчээ. Тий би царай муутай. Тий би юу. Тий тэгээд төсөөлөд уулзахаар гайгүй юм байна. Тийм. Би яа. За Улаанбаатар хотод маань 17 цаг 35 минут болсон.
За нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн болох Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний мөн супер ариутгагч ажиллаж байгаа. За би ариутгагчаа цацчихъя та тэр ярьж байгаарэ. Нэг гой цацгаас сэрүүцээд байгаа юм шиг. Би тамараас нэг юм асууя тийм ээ. Би нэг арьс тайвшруулна гэхээр би арьс бас тайвширдаг юм багтаа би гайхаад идэв. Тэр одоо юу гэсэн үг вэ? Арьс чи ядардаг ш та. Тайвшруулгүй л яах вэ? Энд чи амьд арьс чин амьд. Тэр нэрвтэл байж идэг юм арьстай. Тийм ээ. Гэхдээ нэр ингээд гараа суурашаад ингээд таталтаж хуураж загтдаг гэсэн. Цаад идэг. Тийм. Татгадаад идэг юм дээ. Тэгээ тайвшруулдаг юм. Одоо тайван бай. Тайвшруулсныг хизээ мэдэрдэг гэж. Эмэгтэй хүнд бол яг энэ арьсан дээр бол уус уух нь унтах хоёр хамгийн чухал. Тэгээ дээрэс нь арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Тэгээ яг амарсан арьс чинь тайвширсан арьс чинь бүр гүлийгөө, талигоо тий намаа айгүй гоё яадаг байхгүй хаа. Тэгээ одоо хуурайж байгаа үед нь ингээд тос түрхээд зөөлөн савнгаар угаагаа тос түрхээд ингээд чигшил өгөөд ингээд тайвшраад тэгээд хэлдэг байхгүй юу. Гүлий ч тэгээ загнаад байгаа ч арьс гоё тайван байгаа байна. Нэг гүлийс юм гүлийч. Арьс тайвч. Арьс бит хамаагүй тайвшруулдаг. Гүлийч. Арьс тайвшраа гүлийч тийм. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн хашаахаас битээ яваа. Хашаагаад бүр цусын надад юм байна. Йоо, бүр нүчтэй ухаач юм байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 8017 43 73 болон 8011 43 73. За орон нутгийнхан 8810 81 26 утаснаас дахин хэлээ. 8810 81 26 гэсэн утаснаас аваад орон нутг руу бас хөрвүүлээд авах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн болох Мала Мола хүүхдийн хөөсөн савн болон хүүхдийн шүдний мөн супер ариутгагч ажиллаж байна. За өнөөдрийн манай Янагийн сэдв ярианы донж майк гэдэг сэдвээр явж байгаа. За та дүрийгөө дэмжиж энэ ярианаас авах гэсэн хороолын номинд байхгүй байлаа гинэ. Одоо Яна. Уламжлаж өгье. 11-ийн номинд бол байна лээ. Түгээлтэй хийгээч гэд хэлж өгсөн. Хатан шэр. Хатан шэр. Түгсэр хийхээ. Жирс тотон жир дээр манайха хороолын номиндоо дараа мараага таталтаа. За жирдэд олдоо шүү дээ. За дараагийн сонсогч 80 10-та дугаартай сонсогчтой холбогдлоо. Энжил радио. Мано. Арамент. За. За яана. За таныг сонсож байна. Яасан намтай ярианы дончтой юм дээ. Адор ходог модогоо засаад байна уу юу те. Та дөрөв яриа сонсоод энэ төгсөл стрессэд ажиллаж За. явж. За. За нэвтрүүлгийнхаа үндсэн сэдв рүү оръё. За. Ярианы донж маяг. За энэ донснос. За. За сонсож байна. За би одоо өөрийнхөө хувьд бол би ширүү яриад юм байна. За. Тий. Манай найзууд хүртэл гайхдаг шүү дээ. Чи хүн загнаад байгаа мó? Хүнтэй зүгээр яриад байгаа мó гэж бүр ингээд. Тэгээд ингээ өөртөө ингээд зүгээр ингээд өөрийгөө яриаг ингээд дүгнээд ингээд яг өөрийнхөө ярьж байгаа юмыг хүмүүстэй ярьж байхдаа ингээд сайн бодоод ингээд дотроо ингээд тунгаагаад үзэхээр яалчгүй би нэг хүнтэй ширүү ярьд юм байна. Тий. Нэг тийм байна. Одоо юу нэг тэгж сонсогдохгүй л байна да. Айгуу тийм нам тайван их гоё. Эсвэл мөнгөтэй ингэ туршлагыг авчаад байна уу? Эфирээр шууд толгоцоход чи хүн чинь бас шууд улаан сайн загнаад байгаа ч байна. Оо яа тийм хамаагүй. Зүгээр шүү дээ. Юу гэж бодох юм бэ? Та их гоё ярьд юм бэ. Юу загнах. Өөрийгөө битгий буруутгах. За холбогцсонд баярлалаа хөө. Баярлалаа. За гоё. Би одоо ардаас нь хөө залгаж яриагаа зөвлөрүүлсэн ш та. Тийш үү. Хөөч ярина айгүй яриа зөвлөлдөг байхгүй. Тийм үү. Ой ингэдэ. Гэтэ хашахад хөө хийжээч зөхгүй. Тий. Одоо гэрлээ хөө гэхэр юу төсөлж юм гэхэр тий. Тэр уцаа салгаач хөө. Арич
штэ аха. Бусд нь ингээд идээд ярьж чадахгүй хахад цацаад байна штэ. Анжгаа хоёр. Та дөр хүмүүн ч авьяастай шүү гинэ. Энэ хоёр өглөө хахад цацсан. Оруулж ирж харуулж идүүлгээс. Анжгаа гэдэг нэрнээс болоод ундрахын маа нэр ингээд бүр автоматар тий. Тэр ч угаасаа хүн бараг хүн бол анжгаа хоёр гэдэг юм шүү. Үгүй ундрах их унжгаа нэрэндээ дургуун байлээ. Чамаг унжгаа гэдэг. Унжгаа. Тэр чи оронд нь байсан бол нанжгаа болно шүү дээ. Анжгаа нанжгаа. Яаж би байгаагүй. Яна ундрах. Тэгдгээр нэг толгой холбоолаа очиад хоёрнд ингээд энжгаа нэмгээл тэгээд ундрах гэдгийг унжгаа болгоод ядаж амдид анжгаа хоёр болгочих. Энэ дотроо ундрах мод анжгаа явахтаа шахах. Автотор гэдэг. Одоо юу яая? Нэр маргааш хилээд анжгааг нь ард нь оруулъя. Тэгвэл ундрахаар уугаар эхлэв. Тийм. Ундрах анжгаа гэдэг нэр идэх юм байна. Тэгжээж гайг болох юм. За тэгжээж ундрах минь нэрээ авч үлдэх. Тэгэхээр ундрах Андрей хоёр болчих. Гэтэ анжаагийн нэр гоё болчих юм шүү. Ундрах. За дараагийн сонсогч 92 дугаартаа сонсогчтой холбогдлоо. Angel Radio. За байна. Сайн байна. Сайн байна. Арай минь. За таны. Шилэн аймгийн Скотоос сонсогдчихлаа. За. За яриад гараа хөө. За. Сонсч яриараа. Зөв. Ярианы сэдвүүд шууд орохын тулд нэг та дөрөв инээд чинь бүр айгүй гоё санагдаад. Баярлаа. Тэгээд нэг хоолоо эмэгтэй нь болохоор нэг танд хүний хоолоо. За. Танд хүний хоолоо мөнөө шууд эргэлзээ сууж байна та. За. Алийг асууж байгаа. Аль эмэгтэйг нь асууж байгаа. Одоо аль эмэгтэйгээд асууж байгаа эмэгтэйг хоолоо гэдэг танд хүний хоолоо байна. Намаагүй. Тий. Одоо тэгээд та намайг тандгүйг харин яаж шалгах гээд байгаа. Одоо нэг загинда. Мөнөө сэлэнгийн иргэн мөнөө биш үү гэж асуух Оо биш. Тэгвэл та хүнтэй андуураад байна. Дарахных. Бид хоёр хойлоо дарахных. Тийм үү. Тэгвэл одоо биш юм байна та тэгвэл. Тийм байна. Ингэж чараад хөтлөж мөнөө. Биш. За. Басан чиглэл гэж хөтлөж байдаг баг. Тийм. За тэгвэл хүн андуураад юм байна. За. Тэгээд их хоёр өтөөдөг шүү, хоёр эфэм шүү гэдгийг бас дамжуулж хэлэх гэсэн. Тэгээд баярлалаа. За баярлалаа. За. Скватер дорнод аймагуудад цацахгүй байгаа. Техник нэвдрээд тэгээ сэлбэг нь бүр урагшаа хятаас нөгөө техник авдаг учраас хятаас сэлбэгээ цагцсан байгаа юм байна. Тэгээ нөгөөх нь айгүй уддаг юм байна. Тийм шүү дээ. Одоо тэгээ ковид мод. Бусад аймагуудад бол асуудал гарч байгаа. За. Хашаахаар тийшээ гүйлчлээ. Улсын хурлын гишүүдийн донж маягийг мэдэж байгаас тэ дөрвөө гэнэ. Мэдэхгүй шүү дээ. Улсын хурлаа үздэггүй шүү дээ. Нэрээ мэдээ үздэг хүн нэг ч алгатай юм дотор. Арайч тий. Манай хашаах үздэг байлгүй дээ. За одоо орж ирэх хүн улс төр ярихгүй шүү. Тэгээ энийг дагаад араас нь ороод ирэх вэ. Яв үнэ. Түр шууд таслах юм аа. Яг ингэ майхоо. Чигээр тасдаг шүү дээ. За одоо харин сонсогч авд юм билүү яад юм лээ. За ер нь авах боллоо. За. Гүг аваад нэг тасалж үзье. Чигээд тасалж. Өдөрч хааш завар өмсөгч од гэрэл хоёр цагаагаар мэдээ унших гэж бүтэхгүй гинэ. Гээ харин ямар цагаагаар асууж шалтгаалаа. Нэр од гэрэлтэй цуг яг тийм төрөлийе. Номин Машагийн дуу оруулаад хашаах баавган дуу оруулаад яг гинэ. Маша Миша хоёр бодож байна. Одоо би баярлахгүй яах вэ? Дуу оруулагч жүжигчин Элбэгс дээш үгүйтэй. Сүүлийн үед түүглэгдээд тэгээд буруу ярианы хэм маяг их
болмог байх уу гинэ. Юу гинэ? Яагаад нөгөө нэг залуу нэг энэ самар унаад ирсэн энийг түүглэгдсэн түүц юу гэдэг Энэ самар түүгдэгдсэн байвал яах вэ гэдэг. Тэр зүгээр тоглож ирсэн юм болов уу? Гэхдээ би тэр залуу зүгээр гадаадад олон жил амьдраад ирсэн хүн ч юм уу тийм хүмүүс ч бас нэг айгу хэцүү болсон байдаг штэ. Тэгээ тийм үн болов гэж бодсон штэ. Би бол Магадгүй. Магадгүй. Гэтэ одоо нөгөө нэг энэ цаасыг би 50 гүрсэн энэ цаас ийшээ тавигдсан бол тавигдсан гэдэг нэг иймэрхүү юм ярьсан юм шиг байлээ шүү дээ тий. Тэр үнийг би түүцсэн байна. Тэгээд энэ түүгдэгдсэн. Одоо иймэрхүү юм ярьсан юм байлээ шүү хэмтэн тий. Йоо. За Сэтгэлүүд энэ үү? энэ дөрвөөсөө яа тань мужиг гэхэр муугатай л магтсан сэтгэлүүд байгаа даа. Бүр Арис мэл бүр одоо муугатыг магтгаа болио. Яа, муу яа. Супер. Дараа чи дэвтэрдэг гарахгүй би их царай муу те. Үг багтан дээ. Би айгу муу яа. Яанда би яанда. Энэ хэд өнөдний манай Янаг яг нэвтрүүлгийн маань Баасан гаргийн 456 удаагийн дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань даваал хаваг Баасан гаргийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа л давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Амжилт радио 88.3 гөрөлгөөнөөр хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Амжилт радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 5-ны даваа гарагт 457 удаагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сибирээс илгээсэн бэлэг. Сава. Сибирийн жимсний чанамал. Оо, варен дууссан байж тээ. Яг гой талах идэх гэж яах чинь тий. За би аваад ирлээ. Хөөе, эн чинь шинэ варен нь штэ. Ер нь жимсний чанал гэдэг юм даг хөгтөөтэй. Манайх өглөөний сайн дээр байнга хэрэгэлдэг. Сибирээс бидэнд илгээсэн классик сава гэдэг жимсний чанал байгаа юм. Жимснүүд нь бүхлээрээ байдаг. Янзын шүү дээ. Хаашаа? Орос жимсний чанамлагч сайн мэдчихэж шүү. За тэгээд ишлэг багтаач хүний биед ашигтай А, Д, Е, К, Б6 биотин буюу уургалаг амин дээгүүр бэсэл төрлийн жимсний чанамлыг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр дархлаасаа ажирч ядрахгүй, стресстгүй тэр бүхэл хавдар зэрэгээс өрсөн зэрэглэх боломж байгаа юм шүү дээ. Ямар гоё амттай юм бэ? Жимс нь бүхлээрээ үнэхээр гоё юм аа. Дархлаа дэмждэг калина гэдэг нь бүр супер юм байна. Алив би нэг үзье да. Сава брендийн албан ёсны түнш Хөгсөрхийн оргил групп харилцаг утас 7711 87 6 7711 87 6. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч доктор Уна брендийн Мале моле шүдниё. Яа, миний хүч ямар мундаг шүд байгаа ч байна. Харин тийм байгаа зү. Доктор Унагийн шинэ бүтээгдэхүүн гэсэн 100% цэвэр ургамлын гаралтай Мале моле гэдэг нэртэй байлээ. Бүх хүмүүс хэрэглэж болгоч зархантай шинээр гарсан. Бас хөөсөн цаван гар нь миний хүч нь дуртай нарга гуугааж байгаа штеп. Шүд цооролтой хамгаалаад дээр нь бактери эсрэг үйлчилгээтэй. Манай хүсэг оогоо байнга эздэг хүүхдүүдэд харин ч зүгээр юм шүү. Харилцагчны дугаар 80 43 73 80 11 43 73 орон нутгийн дугаар 88 10 81 26. Янаг яах вэ? Нэвтрүүлэг